Хэдэн горилланууд биеийн тамирын зааланд туухаа өргөх тасгал хийж байв. Тэдэн дээр 3 горилла хурж ирээд гүйлтийн тасгал хийж эхлэв. Одоо биеийн тамирын зааланд нийт 17 горилла байна. Хичнээн горилла туухаа өргөх тасгал хийж байсан бэ. Тэднийг энэ диаграмаар үзүүлсэн байна. Энэ диаграм нь бидэнд юуг хэлж өгч байна вэ гэдгийг харцгаая. Энд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 дөрвөлжин байна. Тэгэхээр энд байгаа 17 дөрвөлжин нь одоо биеийн тамирын зааланд дасгал хийж байгаа гориллануудын тоо юм. Одоо харин анх хэдэн горилла биеийн тамирын зааланд дасгал хийж байсан бэ? Харин тэдэн дээр дахин 3 горилла нэмэгдэж ирж дасгал хийсэн байгаа. Тэгвэл магадгүй энд нэмэгдэж ирсэн горилланууд байна гэж бодъё. 1, 2, 3. Тэгэхээр энэ үлдсэн нь анх дасгал хийж байсан гориллануудын тоо байх ёстой. Тэгвэл энд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14. Тэгвэл анх 14 горилла туухаа өргөн дасгал хийж байсан байна. Тэгэхээр ягаан өнгийн тоонуудыг нэг нэгээр нь бичсэн байгаа. Үүнээс гадна тэдэн дээр 3 горилла дасгал хийхээр нэмэгдэн ирж тэд 17 болсон. Тэгвэл анх хичнээн горилла туухаа өргөх дасгал хийж байсан бэ. 14 горилла дасгал хийж байсан. Энэ бодлогыг бодох бас нэг өөр арга байна. Тэгэхээр чи хэд хэдэн горилланууд биеийн тамирын зааланд туухаа өргөн дасгал хийж байсан. Харин одоо тэдэн дээр 3 горилла нэмэгдэж ирсэн бол одоо зааланд нийт 17 горилла дасгал хийж байгаа. Тэгвэл чи асуултын тэмдэг дээр нэмэх нь 3, хариу нь 17 гэж хэлчихнэ. Эсвэл чи 17-аас хасах нь 3 гэдэг маань нэмэгдэж ирсэн 3 горилла гэж хэлчихнэ. Тэгвэл энэ нь анх хичнээн горилла дасгал хийж байсан бэ гэдэг хариу гаргана. Хичнээн горилла анх дасгал хийж байсан бэ? Яг адилхан шүү дээ. Бодоод үзээрэй. Бодоод үзвэл 14 гарна. 17 бол 1/10-т 7 нэгж. Үүнээс та 3 нэгжийг нь хасна. Тэгвэл 17-оос 3-ыг хасаад хариу нь 14 болж байна. Одоо бүгдээрээ бас нэг бодлого бодоод үзье. Би 13 ширхэг жижиг шоколадтай жигнэмэг худалдаж авав. Гэтэл эгч маань хэдийг нийтдэл надад 8 ширхэг жигнэмэг өлдөв. Миний эгч хичнээн жигнэмэг идсэн бэ. Анх надад 13 жигнэмэг байсан. Миний эгч зарим жигнэмгийг нь идчихсэн. Тэгээд жигнэмгүүд одоо надад байхгүй. Тэгвэл би тэдгээр жигнэмгүүдийг хасах ёстой. Миний эгч зарим жигнэмгийг идчихсэн. Тэгвэл тэдгээрийг асуултын тэмдэггээ тавьчихъя. Миний эгч хичнээн жигнэмэг идсэн бэ. Миний эгч жигнэмэг идсэний дараа надад 8 ширхэг жигнэмэг үлдсэн байсан. Тэгвэл 13-аас хасах нь асуултын тэмдэг тэнцүү 8. Эсвэл та нар угаасаа 13-аас хасах нь 5 тэнцүү 8 гэдгийг мэдэж байж болно. Тэгвэл мэдээж энэ асуултын тэмдэг нь 5-таа тэнцүү гэдгийг мэдэж байгаа. Эсвэл 13 хасах нь 8 тэнцүү хэдвэ? Тэнцүү хэдвэ? Эсвэл чи бас ингэж бодож болно. Надад 8 ширхэг жигнэмэг үлдсэн байсан. Миний эгч зарим жигнэмгийг идсэн байсан. Тэгвэл би өөртөө үлдсэн жигнэмэг дээр миний эгчийн идсэн жигнэмгийг нэмэхэд надад анх хичнээн жигнэмэг байсан бэ гэдг нь мэдэгдэнэ. Энэ нь анх надад байсан жигнэмийн тоог гарах ёстой. Тэгэхээр аль ч аргаар энэ тоог бодоход асуултын тэмдэг нь 5-таа тэнцүү гэсэн үг юм. Эгч маань 5 жигнэмэг идсэн байна. Биднээс зөв хариултаа олоход аль сонголт нь чамд туслах вэ гэж асууж байна. Одоо тэгвэл энд байгаа бүх асуултын тэмдэг нь 5 гэсэн үг гэдгийг чи мэднэ. Мөн бид 13-аас хасах нь 5 тэнцүү 8 гэдгийг мэднэ. Би доор нь биччихье. Тэгвэл 13-аас хасах нь 5 нь тэнцүү 8. Энэ нь зөв бодолтой байна. Одоо харин бид энэ бодолтыг харъя. 13-аас хасах нь 8 тэнцүү 5 гэдгийг мэднэ. Харин бидэнд 13-аас хасах нь 8, 5 гэсэн бодолт байхгүй. Тэгэхээр бидэнд сонгох сонголт байхгүй. Харин бид энэ асуултын тэмдгийн оронд 5-ыг бичнэ. Тэгвэл 8 дээр нэмэх нь 5 хариу нь 13. 8 дээр нэмэх нь 5 13. Энэ ч бас тохиромжтой бодолт байгаа. Учир нь бид
8 дээр 5-ыг нэмэхэд хариу 13 гэдгийг мэднэ. Тэгвэл бид надад үлдсэн жигмийн тоог мэдэж байгаа бөгөөд түүн дээр ихчийн эзэн 5-ыг нэмнэ. Ингээд анх 13 жигмэг байсан. 13 дээр нэмэх нь 5 тэнцүү 18. Энэ нь тохиромжтой зөв сонголт биш. 18 бол бидний олох ёстой зүйл биш. Бодолтын өгөгдөл нь миний эгч 5 жигмэг нэмж өгсөн гэвэл надад байгаа жигмэг дээр ихчийн хийсэн жигмэгийг нэмж би 18 жигмэгтэй болно гэсэн утгатай болно.